Хүмүүсийн донд бол бурхан тэдний харж чадахгүй сүнс, тэдний хизээч хүрч чадахгүй сүнс байлаа. Дэлхийн ертөнцийн бүтээл золин аврал сэрэлдэх газар дээрх ажлынхаа гурван үе шатнаас үүдэн бурхан ороор цаг үед хүмүүст үзэгдэж хүмүүсийн дунд ажиллах хийдэг. Анхудаа бурхан хүмүүсийн дунд ирсэн нь золин авралын эрен үед байсан. Мэдээж тэр юудэ гэр бүлд ирсэн бурхан энэ үе шатны ажлыг бичлэн хийсэн шалтгаан нь өөрийн махбат басан биеийг зайлан авралын ажилдаа нүглийн дахил болгон ашиглахыг хүссэснийх юм. Тиймээс бурхныг эхлээд харсан хүмүүс нь нэг үслийн эрен үеийн юудэжүүд байлаа. Энэ бол ихний удаа бурхан махбатаар ажилласан юм. Хаанчлалын эрен үед бурхны ажил байлдан дагуулж төгс болгохын төлөө байдаг учраас тэр хариулах ажлаа дахин махбатаар хийдэг. Энэ бол хоёр дахь удаа бурхан махбатад ажиллаж байгаа юм. Энэ бол хоёр дахь удаа бурхан махбатад ажиллаж байгаа юм. Ажлын сүүлчийн хоёр үе шатанд хүмүүсийн хүрдэг зүйл харадашгүй, хүршгүй сүнс биш. Харин сүнс махбатад билээ олсон хүн билээ. Харин сүнс махбатад билээ олсон хүн билээ. Тиймээс хүний нүдээр бол бурхан дахиад хүн болсон бөгөөд бурхны шинжгүй билээ. Хүмүүсийн хардаг бурхан зөвхөн эрэгтэйч биш, бас эмэгтэй. Энэ нь хүмүүст хамгийн анхнаар ойлгомжгүй байдаг. Бурхны урбосын ажил олон жилийн турш хадгалагдсан хуучин итгэл үнэмшлийг ахин дахин нураасан хүмүүс бий гайхсан. Бурхан гихчин ердөө ариун сүнс далаа дахин иржсэн сүнс бүхнийг хамаарсан сүнс төдийгүй мөн хүн жирийн хүн төлийн эгэл хүн юм, төлийн эгэл хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэйч биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнээс төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь ариун сүнснээс олсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч сүнснээс шууд ирсэн гэдгээр